нэг улсаас хоёр тамирчид орж ирээд ийм эрт одоо хоорондоо тараад байгаа нь бас их сонирхолтой байна тий. Тий. Одоо энэ нэг улсын тамирчид ороход нөгөө хоёр талын зоонд хуваарлагдана гэж байхгүй. Тий. Тэгэхээр компьютер автоматар сонгож байгаа учраас тэр бол хоорондоо тарах магадлалтай гэсэн үг тий. Хамгийн ихэнх хоёулаа тарах магадлалтай. За одоо энэ хоёр улсын тамирчдыг бас харъя. Одоо түрүүний Иран улсын тамирчдыг бас тийм тактик ашиглах нь уу эсвэл үнэхээр үнэн хүчийг үүсгэх нь үү гэдэг бас харъя тий. За энэ хоёр тамирчны хувьд бол бас их онцлогтой тамирчид байгаад байгаа. За Хөх булангийн тамирчин Ван Че Лин гэдэг энэ бол одоо үнэхээр дэлхийн таеквондогийн холбооны бол маш их анхаарлыг татж байгаа. Сая хамгийн сүүлд болсон одоо дэлхийн залуучуудын дэлхийн аварчлалын тэмцээнээс алтан медалыг авсан. Тэрний өмнөх залуучуудын дэлхийн аварч мөн алтан медалыг авсан. Одоо дэлхийн одоо өсвөр залуучуудын 2 удаагийн авраг, Азийн авраг ингээд сүүлийн үед ерөөсө хожигдоогүй байгаа тамирчин байгаад байгаа. Тийм маш залуу 10 17 настай боловчиг бол үнэхээр хүчтэй орж ирж байгаа тийм залуу дэлхийн таеквондогийн холбооны од тамирчин байгаад байгаа. Залуучуудаас л раглаад ороод ирсэн байна шүү дээ. За нөгөө улаан булангийн тамирч гэсэн мөн ялгаагүй бас залуучуудын насан туршидтын бүр дэлхийн аврагын хүрэл медальтай. За тэгээд Universal наадам буюу маш том тэмцээний мөнгөн медальтай. За тэгээд Grand Prix-ийн олон медальтай. Ерөнхийдөө энэ хоёр тамирчдын хувьд бол ингээд нэг нь улаан булангийн тамирчин бол арай игч. Тэгээд насан туршидтай тодорхой байр суурь амжилттай айл хийдийг гаргацсан тамирчин. Нөгөөх нь бол одоо яг насан туршид руу орж ирж байгаа бүр Тайваны байдгаа одоо дэлхийн одоо юм хоёр үеийн төлөөлөл бол орж ирж байгаа бүр үнэхээр онцлогтой. Тайваны одоо ялангуяа Хөх булангийн тамирчныг бол одоо энэхүү тэмцээнд төрүүлэх магадлал одоо маш өндөр гэж ярьж одоо бүх аналист, бүх тасалж байгуулагч нар тамирчны юм анхаарал байгаа. Шилдэг тамирчин байгаа. За тэгэхээр ингээд түрүүний одоо нөгөө Солонгос улсын юмын за тэгээ энэ Тайваны тамирчин одоо финал одоо хагас шиг үүсэх магадлал өндөр байна. Тэгэхээр одоо тисгийн аргагүй нэлээдтэй байгаа. За энэ хоёр тамирчныг маань харахад бол энэ хоёр бол үнэхээр яг л үзэх хэмжтэй байна тийм ээ. За одоо нөгөө түрүүний үзэгчид хэлээд байгаа нөгөө урд хөлийн блокер хамгаалах гэдэг зүйлийг энэ хоёр тамирчин маань хамгийн сайн хийж шүү дээ тий. За энэ нараа ингээд. За одоо Хөх булангийн тамирчин бол ердөө 1-2 сарын өмнө л одоо дэлхийн авраг төрүүлчихэв. Одоо яг л лидерэн дээр байна. Тий үзүүстэй улсад болсон. Ташкент хотод болсон. Залуучуудын дэлхийн аварчлал алтан медальтай. 25 онд алтан медаль авсан. 24 онд мөн дэлхийн аврагаас алтан медаль авсан. Ингээд дараалаад медаль авсан гэж байгаа. Тэгэхээр гайхалтай. За мэдээж энэ улаан булангийн тамирчин бол дээд үеэс тамирчин мэдээж дүүдээ бол хожигдохыг хүсэхгүй. За мөн адилхан түрүүний хэлсэн шиг улстай одоо энэ хоёр ранглагдаад хин жигшээ багийн номер 1 болох уу гэдэг тулаан явж байгаа. Хин ч хожигдохыг хүсэхгүй. За сүүлийн 5 секундээр орлоо. Синхро булангийн тамирчин бол нөгөө нэг контактаараа илүү байна. Одоо тэгээд ингээ хамгаалаад эхэлчихэж байгаа гэсэн. Дахиад контакт тэгээд дээш аваад. За одоо ингээ дүүн бол энэ эхний үеийн давмгай байдлыг бол авчлаа тийм ээ. За залуучууд өсвөр наснда өндөр түвшинд байсны одоо илэрэл туршлага нь бол аль хэзээ бай биеийн одоо хилэмж байгаа байдал маш тогтун. Яг нэг гаднаас нараад энэ итгэлийг бас нөгөө нэг энэ хоёр маань бэлтгэл дээрээ байнгын тулалдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тулаанаасаа бас одоо бэлтгэл дээрээ хождог байх. Тэгээд бас их одоо итгэлтэй байж магадгүй тийм ээ. Тэр одоо бэлтгэлийн тулаанууд бол маш их зүйлийг шийдэж байгаа тийм ээ. Нэг нь хожоод одоо итгэл сууж байгаад нэг нь за би одоо барахгүй нэ гэдэг тэр юугаар арай унж байгаа. Тэр зүйл бас байдаг баг. За 3 хоног бол үнэхээр хөнгө авчлаа. За энэ хэрэг ингээд байнга ингээд урд үлээр хоёлоо урд үлээр ингээд яг гараараа зууралтж байгаа юм шиг л тий. Хөлийг бол үнэхээр уян хатан хүний гар шиг л. За сая хууганд аль нь гар аль нь хөл нь бараг мэддэхгүй байна. Тэ. Тэр хөлийг хараа. За энэ урд үлээр ажиллаа үнэхээр илүү байна. Яалчгүй илүү тийм ээ. Илүү байна тий. За одоо ингээд оноо тэр илүү болоод ирэхээр ингээд ямар шилдэг залуу бас тий тамирчин гэдэг бол үнэхээр за бүр онооны ил давуугаар одоо үзэгчид нэг зүйлийг анзарж байгаа. Одоо энэ Хөх булангийн тамирчин маань ингээд хэдийн оноо тэргүүлтэй байсан ч гэсэндээ бас тоглоогоо хийсээр л байгаа шүү тий. Энэ бол энэ хүн давуу байдлыг үүсгээд байгаа байхгүй тий. Маш сайн хамгаалж дарамт дүүсгээд улам илүү тий. Хэрвээ хийхгүйгээр ингээ хамгаалалт руу шилжээд байсан бол магадгүй оноо алдах магадгүй. За би 3 навчлаа 6 навчлаа гэдэг хурахгүй байна тий.
За эсвэл дандаа хаагаадаа гэж бодохгүй байна. Яг л довтлогоогоо өргөжлүүлээд одоо за манай тэквондогийн одоо холбоог бас үүсгэн байгуулсан Сэмжиг Цүрэнгийн ган эрдэнэ гавьяацсан жуулч маань хэлсэн байдаг те. Хамгийн сайн довтлогоо хамгаалт бол довтлогоо юм аа гэсэн байдаг. Тэрний одоо тод жишээ байна. Яг л хаагаа зогсоод ухраад авахгүйгээр өөрөө довтлоод байгаа нь өөрөө маш сайн хамгаалт болоод нөгөө хүнд ерөөсөө довтлох боломж олохгүй байх жишээ нэ. Тэгээд онооны хэлтэй болчихж байна. За эндээс за энэ удаашруултан дээр бол үнэхээр тодорхой баяр. Энэ хөлийг ингэж бариад л авч тий. Хөлийг ингэж бариад
Хятадын Тайваны тамирчин байгаа. За Хятадын Тайваны тамирчин. За энэ тамирчин бол бас тэмцээнүүдийн үнэхээр бас фаворитуудын нэг. Одоо дасгалжуулагч аналистууд бол энэ тамирчин дээр маш их харааг хандуулсан байгаа. За залуучуудын 2 удаагийн дэлхийн аварга дараалсан аварга болсон. Саяхан одоо 5 сард Узбекистан улсад болсон залуучуудын дэлхийн аваргад төрүүлчихэд байж байгаа шинэхэн аварга байгаа. За өнөөдөр бол бас үнэхээр өнгөтэй байж за бүхэл тулаанаа ер нь л онооны илт давуу, техникийн илт давуу байдлаар ялар гараад ирсэн байж байгаа. За түүний өрсөлдөгчөөр бол Тайланд улсын тамирчин. Өөрийнхөө орны дээдлэвийнхэн тамирчдыг хожоо гараад ирсэн шүү дээ. Тий, одоо хамт бэлтгэл хийдэг багийн одоо их чигээ хожоод гараад ирсэн. За тухайн тэр тамирчин бол бас л их мундаг насан туршийн дэлхийн аваргаас хүрэл медальтай тамирчин байсан. Тэр тамирчныг бол бас төвөггүйхэн хожоод гараад ирсэн. За Тайланд улсын тамирчин Пулкет Патчаран гэдэг. За Тайландууд бол үнэхээр бас таеквондогийн яалтчгүй топ болсон. Мэдээж энэ хоёрын хооронд бол маш ширүүн өрсөлдөөн болох нь ойлгомжтой. За харин хин нь үнэхээр авраг байж чадах нь гэдгийг харцгаая. За хоёулаа залуу тамирчид байгаа. Энэ жил Тайланд улсын тамирчин бол дөнгөж 18 настай. За Chinese Taipei Хятадын Тайваны тамирчин бол бүр 17 настай. Хараахан насанд хүрэгч 18 нас хүрээчгүй явж байгаа. За хоёр залуу тамирчин гар гарсан тоглолт гарах нь тий. За одоо ингээд тэгэхээр таеквондод бас нэг шинэ үе ирцнийг бол харуулж байна. За тэр цаана хөгжүүн дэмжигчээ. За Монголын за Tiger School-ийн баг тамирчид. За Taipei Chinese Taipei-га Тайван дэмжиж Тайван улсыгаа дэмжиж байна да. Өөрөөсөө бас хүрээл оцсонго барайд өгөөдөрчээ. За тоглолт маань эхэллээ. За 50 улсын тамирчин бол хацсангүй өндөр байна. За 50 улсын тамирчин бол метр 70 см. За Тайланд улсын тамирчин бол метр 67 см юм байна. За энэ хоёр маань бас 46 кг-даа бол хоёулаа их өндөр тамирчтай байна. Чяцны хувьд бол давуу байдал нь 50 улсын тамирчинд байна шүү дээ. Тийм байна. Яраа нэг урт мөчтэй харагдаж байна. Чац өндөр. За тэгээд дээр нь нэмээ сунгалтай байгаад тахаар маш хэцүү байдлыг үүсгэж байгаа. За энэ сая энэ тогтоож байгаа баруун хөлөөр үйлчилж байгаа. Энэ бол энэ 50 улсын тамирчин дархан ашиглалтанд байгаа тийм. За Тайланд улсын тамирчин бол Цээжин дамжилттай тулч 2 оног бол авсан. За одоо эмэгтэй тамирчид бол ингээд хөлийг бас өргөд хэрвээ хөлөө бас төрүүлж болох юм бол бас оноо алдах аюултай байдаг учраас аль аль нь болохгүй ингээд бариад идэг. Сая анзарч байвал энэ хоёр тамирчид яг ойрын цайд ингээд богн ингээд блок хийгэн гот гар ажиллаж байгаа хэсгийг тэр харж байна тийм. Энийг бас манай тамирчид маш сайн анзарч харж ах хэвээр тийм. За энэ хөлийг бол ингээд гарны оролцоогүйгээр хамгаалтгүйгээр өргөх юм бол маш их оног алдах аюултай. Хөлөө өргөө дээр нь гараа ажилуулад байгаа болохоор эдгээр маань оноогоо хамгаалаад байгаа. За 50 улсын тамирчин. За 50 улсын тамирчин бол үнэхээр бас залуучуудын шилдэг аврагч гисэн одоо насанд хүрэгчдийн бол тэмцээний туршлага одоо энэ тэмцээн л байгаа. Тийм учраас бас сэтгэл зүйн хувьд шинэ чаленж байгаа. Ялангуяа пенальтын тоглолт нь. За тоглолт 30 секунд 2-1 харьцаад. За Тайван ажиллаж өгч байна те. Тайланд улсын тамирчин бол үнэхээр сайн хамгаалж байна. 50 улсын тамирчны тоглоомнууд бол маш хэцүү тоглоомнууд өгнө ирээд. За зүүн хөлөөр доор өшөглөөд оноо авч байна. За энэ ингээд хоёр хөлийг ашиглаж тоглохын давуу тал. Тэгэхээр гайхалтай. За энэ блокийг бол маш сайн хийж байна те. Блокийг бол маш гаргав. За сүүл бороо. За ингээд 50 улсын тамирчин бол хэдий нас залуу
боловч ийм л одоо туршлагатай цагийн менежментийг үнэхээр гайхалтай хийгээд байгаа юм. Өмнөх тоглолтууд төр ч гэсэн мөн ингэж ийсэн. За тэр ингээд залуу тамирчин бол сая ингээд экзектив мөчөд хожигдож байгаа оноогоор доор явж байгаа. За тэгээ цаг багасж байгаа үед бол твдэж сандраад те том үйлдэл хийгээд оноо нэмж алдах эрсдэлтэй байдаг. Гэвчүүдийн тамирчин бүр үнэхээр тайван бөгөөд нэгт оноогоо барайд хожиж чинь. Тэгэхээр энэ тамирчны бас сэтгэл зүй зөвхөн одоо биеийн одоо техник үзүүлэлтээс гадна сэтгэл зүй ямар өндөр түвшинд байгааг бол харуулж байна. Сүүлийн мөч хүртлээ тэгэл тайван байдлыг илэрхийлж байгаа. Оноогоо багаар төвчж шүү дээ. Тий. Сэтгэл зүйн давуу тал дээрээс нь энэ баруун хөл явж байгаа сүүлд нь зүүн хөлөө ашиглаад оноо авч байгаа. Энэ хугацааг за энэ оршилт бол гайхалтай. Энэ хоёрын үед бол баг оноо уулцаж ингэж байгаа бол хамгаалалт энэ ур чадрын үед маш сайн байна тий. Маш сайн байна. Тайланы тамирчин ч гэсэн энэ өндөр ур чадвартай довтлогооны ур чадвартай тамирчин дээр ийм баг оноо алдаж хамгаална гэдэг нь үнэхээр маш сайн байна. За 2 дахь үе. За 2 дахь үе. За Тайланд улсын тамирчин бол одоо за 50-ны тамирчны нэг онцлог байгаа. Ингээд 1-р үеийг ямар нэгэн байдлаар авчих юм бол 2-р үеийг маш хүчтэй хийгээд байгаа. Өнөөдөр ч тэр өмнөх тэмцээнүүдийг харахад ч гэсэн 2-р үеийг бол үнэхээр хүчтэй хийдэг. Сая сүүлд дэлхийн аварга болохдоо бол финалийн тоглолтын дээр 2-р үеийн тоглолтоо хэдхэн секундэд л онооны хилт даваа болчихсон. Тэр одоо 2-р үеийг бол маш хүчтэй хийгээд байгаа. Одоо энэ тэмцээн дээр яаж хийх нь харъя. Сая 1-р үеийг бол яг адилхан явж байгаа л явчлаа шүү дээ. Сая 2-р раунд эхлэнгууд л ширүүхэн дотлогыг өрнүүлж шүү дээ тий. Өөрөө ч бас тэр темпэндээ бас тассан баг. Өөрийнх нь тактик арга барил байна тий. Байна. Одоо мэдээж нөгөө сэтгэл зүйн давуу талаа авсан, үеийн давуу талаа авснаа бол мэдэрч чинь гэсэн тий. За гэвч Тайландын тамирчны хамгаалалт бол үнэхээр гайхалтай байна. Энэ уртгөл энэ их олон давталгаа буулгахгүйгээр ирж яхад яг тааж чадж байна. За энэ гар тэр хөлөө хамт өргөчүүд гараа бол хөлийг нь дахиж хааж байгаа. Нэг хөлөөр хаагаад бол хангалтгүй тийм ээ. Блок яагаад блок дээр гараа давхар ажиллуулаагаас хөлийн зайлуулж. За торгуул. За гайхалтай. За энэ баруун хөлөөр доор дасгаж байгаа толгоор явдаг техник бол үнэхээр өнөөдөр зогсоогдчихгүй байгаа. За арилтэй шүү. За энэ нэг бол хараахан тооцоохоо. Хоёр тамирчин хоёулаа зэрэг унсан учраас. За 40 секунд үлдсэн 50 насны тамирчин 3 оноогоор шүтэлж байгаа. За гайхалтай өшгөлсөн. За гэвч за тоглолт үргэлжлэх юм байна. За цэвэрхүү өшгөлдөөсөн байна. За адил 3. За гай. Гэтэ 50-ны тамирчинд маань давуу адил бол байгаа. Яг бол контактын хувьд илүү байна. За тэгэхээр Тайланд тамирчин маань бол одоо оноо авахгүй ч гэсэн контактаа илүү болгох хэрэгтэй. Тэгэхээр илүү оновчтой шүлтүүдийг хийх ёстой гэсэн үг. За 3-3. За гэвч тэр дэлгэцэн дээр бол тэр улаан талд 3 гэдгийн дор 4 өгсөн байгаа тоо болоос тэр хит буюу цохилтын тоо байж байгаа. Цохилтын тоо хамаагүй хүчин өрөөгөө илүү байж байгаа. Одоо энэ цохилтын тоог Тайланд улсын тамирчин 5 болгочих юм бол давуу адил үүснэ гэсэн үг. Давуу адил үүснэ. За сүүлийн 20 секунд. За Тайландын дасгалжуулагч бол мэдээж тэр хувийг бол хараад зөвлөж байгаа. За одоо хожигдож байгаа шүү чи гэдэг зөвлөмж өгч байгаа. За сүүлийн 11 секунд. 50 бол тэгтээ урагшаага бас яваал. Тэ хамгаалтаа бол ингээд урагшаага нэг хийж контакттай болчлоо. За нэг санагдав. За та найдвар. За үнэхээр. За энэ залуу тамирчин бол үнэхээр гаргууд шилдэг байна. Тайланд маш тайван явж штэ. 50 улсын тамирчин One Chilling. За ингээд залуучуудын 2 удаагийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга. За дээрэс нь ингээд 17 наснда насан туршидтын Азийн аваргын алтан медальтай. За үнэхээр зогтооцсгүй дэлхийн Азида болон дэлхийн таквондод үнэхээр шинээр төрөн гарч иж байгаа гайхалтай нэгэн од тамирчин. Монгол улсад маань ингээд өөрийн түүхийг бүтээж байна. Маш тайван байж шүү дээ тий. Үнэхээр сэтгэл зүй бол үед л авраг болцсон хүн шиг сэтгэл зүй үед 17 наснда энэ бага наснд бол үнэхээр гайхалтай байна. За энэ тамирчны ирээдүй бол үнэхээр
тодор гэлцэж байна да. За манай Taekwondo-гийн залуу үеийн тамирчид бас сайн ингээд эндээс үлгэр дуурайл авах хэрэгтэй тий. Тий. За 17 настай ч гэсэн насан туршидтэй тий. За ингэ болдгийг шүү гэдгийг бас. Үнэхээр гайхалтай. Одоо Монгол улсад зохион байгуулж байгаа энэ давуу тал тий Монгол тамирчид маань, за хүүхдүүд маань бол энэ аваргуудын энэ их гоё амжилтыг хажуугаас нь гэрчлээд урам зориг аваад одоо тэмцээн дуусаад бэлтгэлдээ бол шаргуу орох нь бол тодорхой байх. За тэгээ ирээдүйд гэсэн манай Монгол улсын балчир хүүхдүүдээс маань бас үнэхээр энэ тамирчин шиг ийм тасархай авраг бас гарах болтугай гэж өрөөж байна. За дээрэс нь маргааш нөгөөдөр гэж манай Монгол улсын өөрсдийн тамирчид маань бол мөн адилхан өрсөлдөөнүүдийг үзүүлээд гараад ирэх болтугай. За ерөөлөө таршгэ. За тэр дараалсан маш гайхалтай тоглоомнуудыг ярьсан байна. За гэвч Тайланд улсын тамирчин бол яалтчгүй өнөөдөр бол энэ хүн тамирчинтай хамгийн шилдэг өрсөлдөөнийг үзүүлсэн тамирчин байлаа. Аргагүй одоо финалийн тоглолт гэдэг шиг